Сэмцано Цэко байна. Өнөөдөр хэрэг ярина. За ямар хэмжээний талаар ярихаар бэлдсэн бэ гэхээр Солонгосын мансууруулах хэм сэтгэгдэл нөлөөт байцын эргэлтэд хяналтын явах тухай хуулийн зөвчлөлтэй холбоотой хууль бус үйлдлийн талаар хамтдаа ярилцсан. Тэгэхээр яг нэг үгээр бол мансууруулах хэм сэтгэгдэл нөлөөт байцаас харт амхны талаар хамтдаа ярилцахаар ирсэн байна гэж ойлгож болно. За тэгээд зурган дээр харагдаж байгаачлан жүжигчин UI-ны талаар хамтдаа ярина. За UI-ны хувьд гэх юм бол 24 оны 9 сарын 3-ны өдөр анхан шатны шүүгээс 1 жилийн хорих ял болон 2 сая воны торгуулийн ялыг бол авсан байгаа. За авсан үйлдлийн хувьд гэх юм бол мансууруулах хэм сэтгэгдэл нөлөөт байцыг хууль бусаар олж авах гэдэг үйлдэлтэй холбогдож ял хүлээсэн. Ял сонссон. За тэгэхээр яг ямар үйлдэлүүд яг хизээ хийсэн гэдгийг шууд яриад явъя. Сөүл хотын эмнэлгүүдэд 2020 оны 9 сараас эхлээд 22 оны 3 сар хүртэлх хугацаанд ерөнхий мэдээ алдуулах зорилгоор хэрэглэнэ гэдэг нэрийдлэр пропопол гэдэг имийг 181 удаа бичүүлэн худалдаа авсан байдаг. За тэгээд дараа нь тус пропопол гэдэг энэ бодисыг маш олон удаа хэрэглээд байна гэсэнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлсний дараа түүнээс зөвхөн пропопол гэдэг энэ бодиснаас гадна дахиад өөр төрлийн 7 бодис буюу нийт 8 төрлийн бодис хэрэглээний хувьд хууль бус олж авсан гэдэг асуудал яригддаг. Яаж олж авсан бэ гэдэг нь бол одоо сая харагдлаа. Ерөнхий мэс засалд орноо. Одоо гоо сайхны мэс засал бусад мэс заслуудад орох зорилгоор хэрэглэх гэж байгаа юмаа гэж бичүүлсэн байх нь. Харин ингэж олон аваад байгааг нь яаж мэдсэн бэ гэхээр Солонгост болохоор одоо шигпум яг пум анжун чо гэж байдаг. За үүнийг болохоор одоо хүнс эмийн аюулгүй байдлын яам гэж англи хэлээр орчуулагдах боловч энэ одоо чоо гэхээр ер нь яам гэхээс илүүтэй газар гэвэл илүү зохимжтой. Эрүүл мэндийн яам гэж хэлдэг штэ. Эрүүл мэндийн яам гэдэг яг яамны зохион байгуулалтаас илүүтэй одоо анжон цоо гэхээр аюулгүй байдлын газар агентлаг маягийн төвшөнд гэж ойлгох илүү миний хувьд бол зүгээр санагдаад байна. Бүү гэхээр одоо яамыг бол хэлээ явчдаг болохоор ерөнхийдөө анжон бүү гэх юм бол одоо аюулгүй байдал дотоод хэргийн яамч гэдэг юм уу тий. Жишээлбэл тэгж орчуулагдана гэсэн үг. Тэгэхээр энэ анжон цоо гэдэг нь болохоор илүү яам гэхээс илүүтэй тийм агентлаг бие даасан газар гэдэг энэ утгаар хэрэглэгдвэл илүү зохимжтой байдаг. За тэгээд энэ байгууллага нь өөрөө яадаг вэ гэхээр пропопол гэдэг энэ им бол өөрөө сэтгэл нөлөөтэй ордог. Тэгэхээр мансууруулах хэм сэтгэл нөлөөт байц худалдаа авч эмчийн жороор бичүүлэх тохиолдолд энэ нь бүртгэгддэг гэсэн үг. Ингээд системээр нэгдсэн системээр бүртгэгддэг. Тус системээр бүртгэлийг нь тус газар бол ингээд шалгах хэрэгтэй байдаг. Ингээд шалгах явцдаа UI гэдэг энэ иргэн дээр propopol гэдэг энэ эмний худалдаа авалт маш ихээр хийгдээд байна гэдгийг харсан учраас ерөөхдөө сэжигтэй гүйлгээ гэдэг шиг сэжигтэй худалдаа авалт байна гэж цагдаагийн байгууллага шалгаж өгөөч хэмээн хүсэлтээ гаргасан байдаг. Ингээд цагдаагийн байгууллагаас шалгах явцдаа гинтгийн шинжтэй үйлдэл илэрсэн учраас 24 оны 2 сарын 6-ны өдрөөс эхлэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлсэн. За түүний хувьд гэх юм бол зөвхөн энэ пропопол гэдэг энэ эмнээс гадна бусад төрлийн мидазлам, кетамин, ремимазолам гэдэг эдгээр эмнүүд бас мөн илэрсэн. За дараа нь яг энэ пропопол гэдэг эмний хувьд хэмээл 181 удаа бичиж худалдаа аваад нь штэ. Үүнээс гадна 21 оны 5 сараас 23 оны 8 сар хүртэл 44 удаа бусдын нэрийг ашиглан бусдын нэрээр 1100 шахмал нойрны эмийг худалдаа авсан. Түүний хувьд гэх юм бол ерөнхийдөө нойрны эмгэгтэй дээрээс нь сэтгэл готрох эмгэгтэй гэж онцлогдож олон жил бас имчилгээ хийлгэсэн гэдэг энэ мэдээлэл маш их байдаг. За ер нь хамт ажилласан хүмүүс ч гэсэн үүнийг бас нотолдог юм байна чи. За дээрээс нь зөвхөн энүүгээр зогсохгүй ямар асуудал гарсан бэ гэхээр 2024 оны 1-р сард мөн Солонгос улсын иргэнтэй хамт Америкийн нэгдсэн улсад байхдаа 3 удаа марихуан тамхиг бол татсан. Тэгэхээр хар тамхи бол хэрэглэсэн гэсэн. Ерөнхийдөө яг энэ нэг үгээр хар тамхи гэж хэлдэг боловч яг бидний хооронд нь ялах хэвээр хит хитэн нэр томьёо байдаг. Тэр нь мансууруулах юм. Дараа нь сэтгэл нөлөөт бодис гэж байгаа. За дараа нь канабис буюу түүний одоо ижил төст марихуан гэж нэрлэдэг штеп. Ингээ эдгээр ингээд бодисууд ерөөхдөө хар тамхи. 3 дахь нь бол илүү хар тамхи гэдэг нэр томьёонд илүү тохиромжтой. Энэ 3 төрлийн өөр төрлийн мансууруулах сэтгэл нөлөөт бодис хар тамхины асуудал бол яг энэ сэдв дээр яригддаг. Тэгэхээр энэ гурыг бол тус нь ойлгох хэрэгтэй. Сэтгэл нөлөөт бодисын хувьд гэх юм бол ерөнхийдөө эмнэлгийн орчинд мэдээ
мэдээ алдуулжуулалт болон за дээрэс нь одоо нойрны эмэгтэй сэтгэл готрох эмэгтэй ч гэдэг юм уу ингээд яг өвчний учраас хэрэглэгддэг. Метаслын дараах бас өвчин намдах ч гэдэг юм уу те. Энэ зорилгоор хэрэглэгддэг. Энэ сэтгцэн нөлөөт бодисууд бол байдаг. За дээрэс нь мансууруулах юмнууд бас байдаг. Тэгэхээр тус тусын өөрийнх нь зорилго зориулт нь аль тустай байдаг гэсэн. Мөрдөн шалгах ажиллагаа ихснээс хойш 48 хоногийн дотор мэдүүлэг авахар цагдаагийн байгууллагаас түүнийг дуудсан. Ингээд цагдаагийн байгууллагын дуудсны дагуу маш идэвхтэй бол мэдүүлэг авах ажиллагаанд оролцож явсан. Шүүхийнхээ бүх үе шатанд бол өөрөө биечлэн оролцож явсан байгаа. За түүний хувьд гэвэл үүрэг тайлбар нь Америкт марихуан хэрэглэснээр хүлээн зөвшөөрдөг. Харин бусад ийм мансууруулах сэтгэл нөлөөт бодисын тухайд бол эсрэг байр суурьтай байдаг. Ямар байр суурьтай байдаг вэ гэхээр пропоз гэдэг бол эмний хувьд гэвэл ерөнхийдөө нойрны асуудалтай эмгэгтэй дээрээс нь метасл би өөрөө орох гэсэн. Тийм учраас тэр зорилгынхоо дагуу хэрэгжилжсэн. Би бол хууль ёсны дагуу олж авсан гэж өөрөө бодож байгаа гэдэг энэ тайлбаруудыг хийж ерөнхийдөө бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй. Марихуаныхаа хувьд бол хүлээн зөвшөөрсөн, хэрэглэсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн. Америкийн нэгдсэн улсад ч нөгөө зарим мужид хэрэглэх нь өөрөө хуулиараа хүлээн зөвшөөрөгддөг штеп. Зарим мужид нь хүлээн зөвшөөрөгддөггүй байцуд гэж тусдаа бас байгаа. Тэгэхээр Америкт байхдаа 3 удаа л хэрэглэсэн байх нэ. Америкаас Солонгос улсад орж ирэхэд нь. За ингээд орж ирснийхэн дараа оргон залхах магадaltaй гэж үзээ. Түүн дээр хилийн хориг бас тавигдсан байгаа. За Монгол улсын хуультай Солонгос бол нэн адил байдаг. Хилийн хориг тавигддаг шалтгаан нөхцлүүд нь бол ерөнхийдөө ойролцоо. За ямар шалтгаан нөхцөл байдаг гэхээр ер нь нэг 4 шалтгаанд тай гэж үзэж хилийн хориг тавьж цагтаа хордог. За тэгэхээр цагтаа хорихын хувьд гэх юм бол сэжигт нь гэмт хэрэг үйлцэн гэдэг хангалттай одоо эргэлзээ бүхий нөхцөл байдал шалтгаан үндэслэл байгаа гэж үзэж байгаа тохиолдолд цагтаа хордог. За дараа нь болохоор сэжигтэн өөрөө тогтсон хаяггүй байгаа тохиолдолд цагдаагийн босод цагтаа өрдөг гэсэн. Яа тэгэхээр тус этгээдийн хувьд дараа нь өөр яг тогтсон хаяггүй учраас хаанаас олж авч дахин яг гэмт хэрэг үйлцэн тодорхой нотлох баримтаар тогтоогдох тохиолдолд яллах вэ гэдэг нь тодорхойгүй байдал үүсдэг учраас хаяггүй тохиолдолд за гуравт сэжигтэн нотлох баримтыг устгах үндэслэл эргэлзээ эрсдэл байгаа гэж үзэж байгаа тохиолдолд жишээлбэл одоо юу гэдгийг орон байрандаа хадгалж исэн мансууруулах юм сэтгэл нөлөөлт байцыг хаях ч юм уу те гих мэтчлийн ингээд нотлох баримтыг устгах эрсдэлтэй бол за дөрөвт гэх юм бас сэжигтний хувьд оргон залхах магадaltaй гэж үзсэн тохиолдол. За тийм учраас цагдаагийн байгууллагаас түүнээр цагдаа орох арга хэмжээ авах хүсэлтийг гаргасан. За дээрээс нь хилийн хориг тавих хүсэлтийг гаргасан. Хилийн хориг бол хүлээн зөвшөөрөгдсөн байдалтай байсан. За тэгээ анхан шатны шүүх хуралдаан хүртэл түүний хувьд цагдаа орох арга хэмжээний хувьд яг одоо нөгөө цагдаа орох байранд үл идлүүлэхгүйгээр хяналттай байдлаар явсан байдаг. За ингээд ер нь аль яг энэ пропопол гэдэг энэ эмний хувьд гэх юм бол маш олон удаагийн үйлдэлтэй хэрэглэх юм бол донтолох нөлөөтэй ийм бодис байдаг. За түүний биес мөн илэрсэн кетамин гэдэг мөн сэтгцэн нөлөөт бодис байгаа. Дараа нь золпидем гэдэг мөн одоо нойрны эм болон сэтгцэн нөлөөт бодис гэдэг аль аль ангилалд нь ордог энэ бодис байгаа. За түүний хувьд энэ бодисын хувьд гэх юм бол мөн л бас эмчийн жороор эмчилгээний зарчмаар хэрэглэх хэрэгтэй. За марихуаны хувьд гэх юм бол та нар бүгдээрээ мэдж байгаа. Энэ бол хар тамхи, энэ бол хуулиар хориотой. Энийг ямар ч эмчилгээний заримшилтаар тогтоомж ашигладаг. За тэгээд мөн кокаин түүнээс илэрсэн. Ингээд нийт ерөнхийдөө 3 төрлийн бүхэл бодиснууд мансууруулгын сэтгэл бодис, хар тамхины буюу одоо яг энэ марихуан энэ гуруулаа илэрсэн. Тэр дундаа 8 төрлийн өөр бодис ил түүнээс хэрэгэлсэн гэдэг нь нотлогдож илэрсэн гэсэн. За тэгэхээр энэ хүний хувьд бол авах ялын хэмжээ нь 5 хүртэл жил бол тодорхой. 5 хүртэл жилийн хорих халбал байх нь ойлгомжтой. Харин үүнээс илүү байх уу үгүй юу гэдэг асуудал нийгмийг бол илүү их маргааны сэдв болж исэн тухай үедээ. За түүний хувьд гэх юм бол маш ихээр гэм бурууга хүлээн зөвшөөрч өгсөн нэгний ярьслага байгаа. Тэр ярьслагыг бас та нарт үзүүлье. 누구에게도 피해를 끼치지 않는다 그런 식의 자기 합리화 속에서 그런 잘못된 늪에 빠져 있었던 것 같습니다. 그동안 저를 사랑해 주셨던 많은 분들께 큰 실망을 드리게 된 점 깊이 반성합니다. За ингээд ер нь энэ хүнийг 24 оны
2 сарын 6-наас мөрдөн шалгах ажиллагаа явагдахаас өмнө сэтгцийн хувьд өөрчлөлттэй байна да гэдгийг илэрхийлж нөхцөл байдал олонний нүдэн дээр бол илрээд байсан. За үүний хамгийн тод жишээг та нарт мөмшлэгээр үзүүлье. За тэгээ ер нь яг зөв нэмэлт мэдээлэл гэж өгөхөд одоо яг энэ мансууруулах юмны хувьд гэх юм бол сэтгцэн нөлөөт бодис аль альныхын хувьд Монгол улсад ч гэсэн хуулиар жагсаалтыг баталж гаргаад эдгээр ийм мансууруулах юм сэтгцэн нөлөөт бодис дээр бол хяналт тогтооно гэдэг нь байдаг. Солонгос муу адил байдаг гэсэн үг. Ерөнхийдөө яг энэ мансууруулах юмны хувьд гэх юм бол 133 өөр төрлийн мансууруулах юм байна. Сэтгцэн нөлөөт бодисын хувьд 272 өөр төрлийн сэтгцэн нөлөөт бодис байдаг. Хэрэглээнд байдаг хууль бусаар хэрэгэлдэг. Тэгээд яг Солонгосын яг энэ хуулийн хувьд гэх юм бол мансууруулах сэтгцэн бодисын хэрэглээн дээр эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэггүй. Эрүүгийн хууль биш харин тусдаа бие даасан онцгой хуулиар буюу мансууруулах юм сэтгцэн бодисын хэрэглэлтэд хяналт явах тухай хуулиар хариуцлага хүлээдэг гэж ойлгож болно. За тэгээд ер нь бол яг энэ UI-ны хувьд онцлог болгож хуулийн талаар ярих сэдэв юу вэ гэхээр та нар бас эргэлзэж магадгүй тэрний юу гэхээр Америкийн нэгдсэн улсад хэрэглэсэн марихуаны хувьд яагаад UI-нд хариуцлага хүлээх ёстой юм бэ гэж. Тэгэхээр яг энэ дээр бол ингээд ийм хоёр зарчим яригддаг хуульцсан. Тэр ямар хоёр зарчим байдаг вэ гэхээр нэг нь болохоор сугийн жвэ, нөгөө нь болохоор сугжиж вэ. Тэгэхээр сугжиж вэ гэдэг нь болохоор одоо нутаг дэвсгэрийн зарчим. За сугийн жвэ гэдэг нь болохоор иргэний харьяаллын зарчим. Тэгэхээр сугжиж вэ буюу нутаг дэвсгэрийн зарчмын үед гэх юм бол альва гинт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд тухайн нутаг дэвсгэр дээр одоо үйлдэгдсэн аль нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн тухайн улсаагаа хуулиар зөвхөн эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдэг энэ зарчмыг тодтогддог гэсэн. Энийг энгийнээр хэлэх юм бол бас хүрсний болон цусны зарчим гэж хэлдэг. Бас яг энийг одоо ямар тохиолдолд хэрэгэлдэг вэ гэхээр та нар мэддэг бол Америкийн нэгдсэн улсад хүүхэд төрүүлэх тохиолдолд хүүхэд нь Америкийн иргэншлийг авах боломжтойгоор төрдөг шүү дээ. Гэтэл Монгол болон Солонгост хүүхэд төрүүлэх тохиолдолд эцэг их нь ямар иргэншилтэй нь ялангуяа эцэг нь аль улсын иргэншилтэй эцгийн иргэншлэр хүүхэд нь явдаг. Тэр Солонгос төрсэн байлаа гэд Монгол хүүхэд Солонгос гэдэг иргэншлийг авдаггүй. Яг энэ зарчим бол эрүүгийн эрх зүйн ял хүлээлэх тогтолцоон дээр яригддаг хамгийн том сэдэв байдаг. За тэгэхээр энэ Солонгосын хувьд гэх юм бол сугжиж болон сугийн жөө гэдэг энэ хоёр зарчмыг сугийн жөө гэдэг энэ үзэл баримтлалыг барьж явдаг буюу иргэний одоо харьяаллын зарчмыг баримталж ял хүлээлгдэг учраас Америкийн нэгдсэн улсад байсан ч бай Америкийн нэгдсэн улсад Солонгос иргэн харт амиг хэрэглэсэн тохиолдолд Солонгос улсад иргэн орж ирэхэд түүн дээр нь мөрдөн шалгах хэрэг бүртгэн ажиллагаа явагдах боломжтой гэж ойлгоно гэсэн. За тэгээд Солонгосын эрүүгийн хуулийн 3 болон 5 дугаар зүйл дээр ерөнхийдөө дотоодын иргэн гадаад улсад байхдаа хөлийн чандад гэмт хэрэг үйлцсэн тохиолдолд Солонгос улсын эрүүгийн хууль үйлчлэнэ гэдгийг агуулсан 3 болон 5 дугаар зүйлээр эрүүгийн хуулийн 3 болон 5 дугаар зүйлээр гарч ирдэг байхгүй. За Монгол улсад үл ямар байдаг гэж та нар бодож байна. Монгол улсын иргэн гадаад улсад явж байхдаа Монгол улсын хуулиар хоригдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэлийг хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээдэг гэж бодож байна уу? Юу гэж бодож байна? Гэвлээ өөртөө болгож байна. За тэр Монгол улсын эрүүгийн хуулийн 1.6 дээр Монгол улсын эрүүгийн хууль Монгол улсын нутаг дэвсгэрийн гадна үйлчлэх гэдэг зохицуулалт байдаг. Тус зохицуулалтын хувьд гэх юм бол Монгол улсын иргэн тунц улсад байнга оршин суудаггүй харьяалгүй хүн. Одоо энэ хоёрыг яриад нь шүү дээ. Нэг нь Монгол улсын иргэн, нэг нь манай Монгол улсад байдаг хэрнээ харьяалгүй хүн гадаад улсад энэ хууль заасан гэмт хэрэг үйлдэж тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг. Тэгэхээр Монгол улсын хувьд ч гэсэн сугийн жив буюу иргэний харьяаллын зарчмыг эрүүгийн хуульда тусгасан байдаг учраас Монгол улсын иргэн гадаад улсад байхдаа үйлдсэн гэмт хэрэг дээр эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй тохиолдолд Монгол улсад орж ирээд Монгол улсын хуулиар эрүүгийн хариуцлага хүлээдэг байх нэ. За тэгэхээр энийг бол бид нэр анхаарах хэрэгтэй. Тэгэхээр Америк улсад байхдаа харт тамхи мансууруулах бодис сэтгэл нөлөөт ийм хэмжлийг хэрэглэж болохгүй. Ер нь энэ төрлийн бүхэл бодиснуудыг энэч эмнэлгийн орчинд зайлшгүй хэрэглээс бусад тохиолдолд хэрэглэх нь бүр нэгч ширхэг, бүр нэгч тусал ашиг байхгүй. Хүнд ямар ч ашиг байхгүй. Энэ бол тэгэл хорл болно. За жишээлбэл одоо яг энэ Америкийн нэгдсэн улсад хамгийн хүчээ авч байгаа мансууруулгын сэтгэл нөлөөлөл бодисод орох фентанил гэдэг бодис байгаа. Энэ фентанил бодисын хувьд гэх юм бол Америкчуудын 2022 оны одоо байдлаар гаргасан судалгаан дээр үхлийн номер 1 шалтгаан. Үхэж байгаа иргэдийн хамгийн ихээр үхэж байгаа шалтгаан нь фентанилийн хэрэглэнээс болж үхэж гэсэн. Тэгэхээр яг энэ мансууруулгын сэтгэл нөлөөт бодис бол бүр ямар ч хэрэггүй. Хүнд бүр ямар ч хэрэггүй.
гэдгийг сайн анхаарах хэрэгтэй. За тэгэхээр яг энэ ЮАН-ы хувьд гэх юм бол Америкийн нэгдсэн улсад марихуанд хэрэглэсэн нь Солонгосынхоо хууль, эрүүгийн хуулийн үйлчлэхийн зарчим хүрээний дагуу нутаг дэвсгэрийн дагуу Солонгост орж ирсэн ч гэсэн хариуцлага хүлээх үйлдэл хамаарсан гэж ойлгож болно. Гэхдээ нэг асуудал байгаа. Энд ямар асуудал байдаг вэ гэхээр сонирхолтой. Бүхэл гинт хэрэг дээр тэгвэл гадаад үйлдсэн гинт хэрэг дээр энэ зохицуулт үйлчлэх үү гэдэг асуудал яригддаг. За ямар гинт хэрэгүүд дээр байдаг вэ гэхээр зөвхөн мансууруулах хэмжээ сэтгцэн нөлөөт бодисын эргэлтийн тухай хуулийг зөрчсөн болон хүнд гинт хэрэгүүд гэдэг. Яг энэ хоёр хязгаарыг тавьсан байдаг. За яагаад энэ загвар хязгаарлагддаг бэ гэдэг дээр 3 тайлбар байгаа. Нэг гэх юм бол улс хоорондын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх. Тэгэхээр Америк гэдэг улс чинь өөрөө бүрэн эрхэт улс шүү дээ. Энэ улс хуулиараа за ёс соёлынхоо дагуу бүхэл зүйлсээрээ тогтоогоод гаргачихсан хуулиараа хууль бас үйлчлэх гэж тооцохгүй гэд гаргачихсан үйлчлэгийг нь Солонгост байнгын яллаад байх юм бол тухайн Америк гэдэг улсын бүрэн эрхэд хандж байгаа бүрэн эрхийг нь хүндэтгэхгүй байгаа хэлбэр рүү орчдөг учраас олон улсын харилцааны хувьд бүхэл төрлийн гинт хэрэг дээр боломжгүй буюу хөнгөн гинт хэрэгүүд дээр боломжгүй байдаг. За дараачих нь хоёр дахь тайлбар гэх юм бол яг энэ хөнгөн гинт хэрэг Солонгост эрүүгийн хариуцлага хүлээхгүй байгаа шалтгааны хамгийн том үндэслэл нь бүхэл төрлийн гадаадад үйлдсэн гинт хэрэгүүдийг дээр мөрдөн байцаах хэрэг бүртгэл мөрдөн байцаах ажиллагаа мөрдөн шалгах ажиллагаа явуулах бодит боломжгүй. Цаадагийн байгууллагын хүн хүчний асуудлын хувьд ч гэсэн боломжгүй. Дээрээс нь илрүүлэх боломжгүй нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхэд олон улсад нөгөө улстай хандна шүү дээ. Шаардлагатай тохиолдолд нотлох баримтыг бүрдүүлэхэд бол камерын бичлэг хэрэгтэй. Эдгээр үйлчлүүд дээр ажиллагаа явуулахад угаасаа бодит байдал дээр боломжгүй байдаг. За 3 дахь үндэслэл нь юу байдаг вэ гэхээр ер нь яг үндсэн хүн гинт хэрэгүүд гэдэг дотор нь юу орж байгаа вэ гэхээр саний хэлсэнчлэн мансууруулах хэмжээ сэтгцэн байдлын хуулийг зөрчих болон хүнийг халах хүчингийн гинт хэрэг болон үндэсний эрх ашигын эсрэг гэмт хэрэгүүд нь хүн гэмт хэрэг гэдэгт ордог. Тэгэхээр эдгээр гэмт хэрэгүүд нь аль ч нийгэмд аль ч соёлын үед нийтээр угаасаа ойлгомжтойгоор хууль бус үйлдэл гэдэг нь тодорхой бөгөөд ял зайлшгүй байх нь ойлгомжтой хэрэгүүд гэж үздэг. Тэгэхээр хүнийг алсан тохиолдолд энэ бол үнэхэрийн буруу. Ямар ч соёл, ямар ч нийгэм байсан тэр нийгэмд хүнийг алах гэдэг нь хүнийг хүчиндэн гэдэг нь үндэсний эрх ашигын эсрэг гэмт хэрэг үйлдэл гэдэг нь өөрөө илэрхий тодорхой гинт хэрэг гэдэг утгаараа хүн гинт хэрэг дээр ял оногдуулах нь зөвшөөрөгдөнө гэж үздэг. За тэгэхээр энэ 3 үндслийн дагуу нутаг дэвсгэрийн харьяал биш иргэний харьяаллаар нь эрүүгийн хариуцлага илэрхийлэгдэж байна. Солонгос улсад. За тэгэхээр нэг юм онцлог байна. Тэгэхээр монголчууд ч гэсэн гадаад улсад явж байхдаа хар тамхи мансууруулах бодис хэрэглэж болохгүй. Яагаад тэгэхээр Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай анги 27, 28 29-р зүйлүүд дээр үүнтэй холбоотой гэмт хэрэгүүд бол заасан байгаа. Гэтэ яг энэ дээр нэг асуудал яригдаг. Тэрний юу вэ гэхээр хүнийг мансууруулах хэмжээ сэтгцэн нөлөөт бодис хэрэглэсэн дээр нь хариуцлага хүлээлгдэг байхгүй юу? Хэрэглэн гэдэг чинь бол ер нь хүн өөрөө өөрийгөө хордуулж штэ. Яг энэ хэрэглэсэн гэдэг үйлдэл дээр нь хариуцлага хүлээдэг. Ямар үйлдэл дээр хариуцлага хүлээдэг вэ гэдгийг би танарт уншиж өгье. Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай анги 27 мансууруулах хэмжээ сэтгцэн нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хориглон мансууруулах хэмжээ сэтгцэн нөлөөт бодис тэдгээрийн түүхийн эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн олж авсан бол. Үүний хүндрүүлэх бүрэлдэхүүний хувьд худалдаалах зорилготойгоор байх юм бол хүндрүүлэх бүрэлдэхүүн болж байна. Худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлсэн, илгээсэн, худалдсан гэд орчдөг. За тэгээд гэмт хэргийг байнга доктортой үйлдсэн улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол дахин илүү хүнд хоригялтай буюу 5 жилээс 12 хүртэл жилийн хоригялтай байдаг. Тэгэхээр яг чи энийг хэрэгэлсэн байна гэдэгт нь биш, чи энэ мансууруулах хэмжээ төлөв бодисыг хадгалсан байна бидээ тий. За дээрэс нь орон байраар хангасан байна гэдэг эдгээр үйлдэлүүд дээр нь жишээлбэл эрүүгийн хариуцлага хүлээлгдэг байхгүй юу? Бусдад өгсөн байна, эсвэл энийг олж авсан байна гэдэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгдэг гэсэн. За тийм ээ. За тэгээд ер нь бол энэ хэргийн хувьд тус жүжигчний хувьд бол ингэсэн байна. Тус жүжигчний хувьд гэх юм бол нэг онцлог нь энэ жүжигчин бол маш олон кинонуудад маш олон дүрийг бүтээсэн. Монголчууд бол бүр үнэхээр сайн мэдвэж би бол хувьдаа бодож байна. Тэгээд Солонгос болохоор юм чон манай пэгүү гэдэг нэг томьёо байдаг байхгүй. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр чон гэдэг нь өөрөө 1000 гэсэн тоо, ман гэдэг нь болохоор 100000 гэсэн тоо. Ингээд чон ман гэхэр чинь 1000 ширхэг 100000 буюу 10 сая гэсэн үг шүү дээ. Ингээ 10 саяын жүжигчин гэдэг юм нэр томьёо байдаг. Тэгээ энэ нэр томьёо хэдийнээс гарсан бэ гэхээр одоо яг Солонгосын ерөнхийлөгчийн сонгуул дээр Юн Сок Ёлг одоогийн яг ерөнхийлөгч байна. За Пак Ин Хэ гэдэг эдгээр ерөнхийлөгчүүд
10 саяас дээш хүний санал авч ерөнхийлөгч болсон байдаг. 10 сая байхад дэлхийг өөрчилж болно гэдэг ийм урай лозунг анх гаргаж ирсэн гэсэн улс төрийн ийм хиллэгт. Тийм учраас яг энэ 10 сая гэдэг энийг хэмжүүр солонгос тогтцсон. Ийм учраас тикет нь одоо ингэ нөө кино театраар гарч байгаа киноны тикет буюу тасалбар нь 10 саяас дээш зарагдсан киноны гол дүр нь цум манай ПВ болдог. 10 саяын жүжигчин болдог. Тэгээ ер нь яг нөө хүн болгоны ойлголт мэддгээр бол ингэ дийлэнх тохиол дандаа юм настай жүжигчд байдаг. Яг настай ч юу байх вэ? Одоо яг нэг 20 эдтэй жүжигчд бол яг энэ цум манай ПВ болж чаддаггүй. Яа тэгэхээр яг тэр киноны гол дүр зөвхөн тэр жүжигчин байснараа 10 саяын тасалбар зарагдах хэрэгтэй байхгүй. Тэгээд бидний хамгийн их мэддэг гэх юм бол одоо Ха Жон уу байна. Хван Жонмин гэдэг жүжигчин байна тий. За дээрэс нь одоо Ма Дун Сог байна. Айгуу сайн монголчууд мэддэг штеп. Эдгээр ингэж жүжигчд бол цон манай ПВ байдаг. UI нь бол багтдаг учраас топ одоо жүжигчдийн зиндаанд бол орсон ийм жүжигчин байдаг. За тэгээд түүний хувьд гэх юм бол маш олон одоо кино театрын болон драма олон ингэ дөрүүдэд кинонуудад тоглолдог хэрнээ хамгийн одоо ингэ солонгосчуудын хайрыг татдаг тэр онцлог нь юу байдаг вэ гэхээр цон манай ПВ одоо 10 саяын жүжигчнээс гадна энэ хүн бол өөрөө мянган нүртэй жүжигчин. Ямар ч дүрд үнэхээр сайн тоглодог. Маш мундаг жүжигчин. Түүний царайны хувирал дүр гаргалт бол мянга одоо яг ингээд зөвхөн нэг дүр тохирдог жүжигчин гэж зарим жүжигчд байдаг штеп. Зөвхөн баян айлын хүүхдэд эсвэл зөвхөн 10 жилийн дүр тохирдог жүжигчин гэж байдаг байхгүй царайн төрхний хувьд. Гитлийн жүжигчний хувьд бол мянган нүртэй. Ерөөсөө бүх ил дүрийг маш сайнаар гаргаж чаддаг. За тэгээ энэ жүжигчний хувьд хэм бол 24 оны 9 сарын 3-ны өдөр шүүхээс 1 жилийн хориг хял авсан гэсэн шүү дээ. Ингээд даваа заалтсан. Даваа заалтгчдын шүүхээс 25 оны 2 сарын 18-нд шүүхийн шийдвэр гарсан. Ямар шүүхийн шийдвэр гарсан бэ гэхээр за 1 жилийн хориг хял бол хүндэтсэн байна гэж үзсэн. 1 жилийн хял хүндэтсэн байгаа учраас түүнд 2 жилийн тэнцэн харгалзах ял оноё гэж шийдсэн. 2 жилийн тэнцэн харгалзах ял авч за 80 цагийн нийтэд тустай хөдөлмөр эрхлэн 40 цагийн дахин одоо харт тамхины мансууруулах бодис сэтгэл зүйн бодисын мансууруулахын сэтгэл зүйн бодисын хэрэглэхгүй байхтай холбоотой 40 цагийн сургалт авах хэрэгтэй гэдэг энэ шийдвэр нь бол хэвээрүүлдэж за 1 жилийн хорих ялыг нь бол 2 жилийн тэнцэн харгалзах ялаар сольж 2 сарын 18-ны өдөр суулгагдсан байна. За түүний хувьд гэх юм бол яг сүүлийн үеийн бүтээлүүд гэвэл яг Падук гэдэг энэ бүтээлд орсон байсан. Энэ бүтээл нь өөр аль 23 онд ингээ бүр хамаг одоо ингээ эдит нь хийгдээ дууссан, пенжип хийгдээ дууссан ийм кино байсан. Тэгээд энэ киног 24 оны 4-р улиралд бол нээлттэй хийх байхаа гэж төлөвлөж исэн боловч энэ хэрэгт холбогсноос нь хойш энэ кино тодорхойгүй хугацаагаар хойшлсон байсан нээлттэй хийхээс. Зөвхөн энэ кино гэсгүй 3 кино байгаа. 2 дэлгэцийн кино болон 1 драма байсан. 2 дэлгэцийн кино болон энэ сериалын нийт одоо ингээ өвтгөн нь болохоор 65 тэрбум вон байгаа байхгүй энэ кино бүтсэн. Монгол төгрөгөөр илэрхийлбэл 156 тэрбум төгрөгийн кино бүтээл гарах байсан хойшилсан гэсэн. Ингээ 2 сарын 18-нд суулгаснаас нь хойшоогоо тус Падук гэдэг одоо Падук хэрэг нэг юм солонгосын одоо ингээ нэг цагаан болон хартай шаталтай төстэй юм тоглоом байдаг. Яг бодит хүний амьдралаас сэтгэлэн энэ кино бол хийгдсэн. Гол дүрт нь бол бидний одоо хамгийн мэддэг нэр томьёо гэвэл Инха байгаа. За бидний хайрт Инха тоглосон. За тэгээд үүний зэрэгцээ яг ингээм хамтран тоглох гол дүр нь бол UI нь байсан. Гэтэл ингээд тусгун харт тамхины хэрэгт холбогдсон учраас бүх постэр болон трейлерээс түүний дүрсийг авсан. Тэгээ яг бүр нэг ганц хүний кино шиг трейлерыг та нар үзээрэй заа интернетээс хайгаад Падук гэд. Тэгээ ингээд хайгаад үзэх юм бол ерөнхийдөө Симбу Падук биш үү? Яста уучлаарай. Энэ киноны нэр нь Падук биш Симбу гэж хэлсэн. Симбу хэрэг ялалт гэсэн үг байхгүй. Тэгээ ингээд энэ киноны трейлерыг үзэх юм бол энэ ингээд ганцаараа л гараад идэг. Тэгээ яг нөгөө UI нэг эсвэл бүгд хасагдсан. Тэгээд солонгосч нөгөө кино урлаг гэдэг ч өөрөө маш энзэг учраас энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон жүжигчдийг бол ингээд хасалт хийдэг. За дээрэс нь яг энэ жүжигчний хувьд гэвэл яригдах дараачийн эдийн засгийн асуудал нь юу байсан бэ гэхээр Арват өөр төрлийн маш томоохон брендийн нүүр царайгаар ажиллаж байсан. Тэгэхээр брендийн нүүр царайгаар ажиллаж байгаа тохиолдолд ямар асуудал яригддаг вэ гэхээр брендтэй гэрээтэй байх энэ хугацаанд альва хууль бус үйлдэлд холбогдох юм бол гэрээ туслах бүр дагаварт хүрдэг. Брендийн нүүр царай болж гэрээнээс олдог орлогын хувьд 800 сая воноос 1 тэрбум гэж байна.
гэрээ цуслаадаг тохиолдолд нөхөн төлбөрийн асуудал яригдах гэдэг нь хуульч нарын хувьд маш сонирхолтой зүйл. Ер нь UI-ны хувьд нөгөө топ жүжигчид гэдэг ангилалтай ордог учраас брэндүүдтэй анханасаа гэрээ байгуулахдаа нөхөн төлбөрийн заалтаа хасалт гэсэн байх бүрэн боломжтой. Дийлэн тохиолдол ингэж хийв. За нөхөн төлбөрийн заалт гэж ер нь юу хэлээд байна гэхээр гэрээтэй ажиллах хугацаанд аливаа хууль бус үйлдэл холбоот гэсэн брендийн нүүр царайд ажилтнаас эртний өрсөлдөгч байгууллагын нүүр царайгаар орох гэдэг юм уу тий. Гэх мэтчлийн брендийн нэр хүндийг бууруулахтай холбоотой, нэр хүндийг унахтай холбоотой аливаа үйлдэл хийсэн тохиолдолд эргээгээд тухайн төлсөн төлбөрөө буцаан шаардах, одоо брэндүүд нь өөрөө шаардах. За дээрэс нь нэмээд хохирол нэхэмжлэх энэ эрхийн заалтыг хэлдэг. Тэгэхээр энэ заалтууд бол хасагдсан байх боломжтой гэж үзэж байгаа. Ямар ч үнээр хамаагүй брендийнхээ нүүр царайг болохыг хүсдэг учраас, топ жүжигчдийг хүсдэг учраас хийсэн байх боломжтой гэж үзэж байгаа. Яагаад тэгэхээр энэ бол гэрний чөлөөт байдлын зарчмын дагуу бас л нээлттэй асуудал байдаг. Гэхдээ хэдий энэ заалт нөхөн төлбөрийн заалт хасалт хийгдээд үнэхээр тэр брендэд UI-ыг брендийн нүүр царай болгосноор хохирол учрах юм бол эргээгээ нэхэмжлэх хэрэг нь бол нээлттэй байгаа. Шүүх нэхэмжлэх хэрэг нь нээлттэй учраас үнэхээр нөхөн төлбөрийн асуудал дахин яригдах юм бол 10 тэрбум вон хүртэл асуудалд бол UI-н орох боломжтой гэж яригдж байгаа. За тэгэхээр нэг юм байна. За Солонгос болохоор яг мансуурлал мод харт амигны хэрэглээний хувьд гэвэл маш өндөр хувьтай гарч ирж байгаа. Нийт ялангуяа сүүлийн үед гарч ирж байгаа. Ер нь харт амигны асуудал бол хавтгай болж байгаа. Тэгээ та нар бас мэдж байгаа бол 2024 оны 11 сард Трамп ерөнхийлөгч болж гарч ирэхдээ ч гэсэн Хятадаас бараа бүтээгдэхүүн оруулж ирэх татвар дээр 10% нэмэгдэл татварыг нэмнэ гэдэг төлөвлөгөөтэй байгаа гэдгийг хүртэл хэлсэн шүү дээ. Тэгээ үүний шалтгаан өөрөө юу байсан бэ гэхээр Хятадд фентанил гэдэг харт амхины за энэ мансуурлын сэтгэц нөлөөт бодис ер нь бол сэтгэц нөлөөт бодис. Энэ сэтгэцэд нөлөөт бодисын түүхэн эдийн химийн одоо түүхэн эдэнд Америк нэгдсэн улс руу орж байгаа. Тэгээд энэ бүр фентанил гэдэг яг энэ хэлбэрээр хүртэл орж байгаа. Тэгэд энэ нь Америкчуудыг үнэхээр харт тамхинд оруулж байна гэж Трамп бол эсэргүүцдэг. Тэгээд энэ ч гэсэн ерөнхийдөө бас ер нь дэлхийн нийтийн өмнө тодорхой болоод бүр үнэхээр удажийн Хятадаас фентанилийн түүхэн эдийг Мексик руу гаргадаг, Мексикээс Америк руу ордог фентанилыг яг бүр эцсийн бүтээгдэхүүн болгож Хятадаас гаргадаг, дэлхийн нийтээр тараадаг. Энэ бол бүр сүүлийн яг бараг 20 жилийн сэдв. Сүүлийн яг 10 жилийн бол уртдмал яг масвал бодистой холбоотой сэдв. Мөн тэгэхээр энэ бодисны хувьд яадаг вэ гэхээр героиноос 50 дахин илүү хүчтэй. Үхэлд хүрэх магадлал бол угаасаа 100%. Тэгэхээр Америкт 2022 оны байдлаар фентанилийн хэрэглэнээс болоод амиа алдж байгаа хүний тоон нийт үхлийн тэргүүлэх шалтгаан, нийтний амрын шалтгаан нь фентанил байгаа байхгүй. Тэгэхээр Америк бол өөрөө харт амгийн живсэн орн байна. За ингээд бид нар яг нөгөө харт амиг мансууруулах бодис сэтгэц нөлөөт бодис мансууруулах юм гээл ингээл энэ сэдвүүдийг ярих явцдаа яг Монголыг тойроод байгаа юм шиг бид нар санагдах боловч Монголч гэсэн энэ хэрэглээ бол асар их байна. Хэлгээд байгаа миний санаа юу вэ гэхээр бид нар одоо яг ямар төрлийн бодисууд байдیں, ямар төрлийн эмнүүд байдгийг гэдэг энэ нэр томьёог хэлхээс сэргийлж маш олон жил боллоо. Гэтэл нэр томьёог нуусан нугаагүй энэ авах хүн нь авдгаараа аваад байна. Дэлгэрхтээ дэлгэрээд байна. Эсвэргээрээ бид нар харин ч юу байдаг гэдгийг нь мэдэх ёстой байна, унших ёстой байна. Тэгэхээр энэ нэр томьёонуудыг мэдэх ёстой байна гэдэг чиглэл рүү дэлхийн нийт орж байгаа шүү. Солонгос болохоор жишээлбэл пропопол гэдэг энэ саяны эмний талаар ярьж байна, фентанил гэдэг энэ төс нөлөөт бодисын талаар ярьж байна. Ингээл ярангуут нэрүүдийг нь ерөөсөө дурддаггүй байсан, дарддаг байсан, олон нийтэд сурталчилж байгаа хэлбэрлэг орчин гэж боддог байсан. Гэтэл үгүй байсан. Үгүй байна. Ер нь бол үгүй гэдгийг бид нар харж байна. Цаана маш том далд эдийн засаг явж байна. Энэ бол улс орны хяналтаас гарсан сэдв болж байна. Яагаад вэ гэхээр одоо жишээлбэл ингээд Трамп гарч ирээд хятадууд бол ингээд Америкчуудыг харт амхинд оруулж байна, харт амхинд донтуулж байна. Фентанилыг маш ихээр үйлдвэрлэж хятад явагдчихин гэнгүүт хятад ямар байр суурьтай байдаг вэ гэхээр харт амхины дайм бол айл 19-р зуунаас эхэлсэн. Англичууд биднийг оруулсан. Хятад бол өөрөө золиосон юм аа. Хятад энийгээ барьж чадахгүй байна. Улс төрийн бодлогын үед бид нэр барьж чадахгүй байгаа. Бид нэр жилдээ хэдэн зуун сая юаныг харт амхины эсрэг хэмжлэгэнд зориулж байгаа боловч үүнийг бид нэр барьж дийлэхгүй байна. Бид нэр өөрсдөө золиос, бид нэр Английн золиос гэдэг тайлбарыг өгсөн. Тэгэхэд Америк болохоор бид нэр хятадуудын гайгаар харт амхин живж байна гэж ярьдаг. Тэгэл ингээ ярьж гин. Гэтэл яг үнэн энэ харт амх гэдэг чинь өөрөө бизнес. Хүн хэрэгтэй юу ч байхгүй. Яагаад энэ бизнес сэтгэлээд байна гэхээр донтуулдаг учраас.
донтуулдаг учраас дахин тэрийг авч хэрэглэх хүсэж байгаа учраас бизнес нь мөнгө нь орж ирж чинь цэвэр мөнгө хууль бус мөнгө рүү орж ирэлцэж чинь. Тэгэхээр тэр хууль бус мөнгө цэвэр мөнгө болгож мөнгө угаах ажиллагаар орж ийн гэж эргэлзэж чинь. Эдгээр мөнгнүүд цаашаа тэрээр үйл ажиллагаа хууль бус санхүүжүүлэлт юу руу ч орж байгааг бид нар мэдэхгүй. Бэлгийн мөшлөг, хүчингийн гэмт хэрэг, хүний наймаа бүхэл асуудал руу энэ мөнгө орж байгаа. Тэгэхээр яг энэ хар тамхины асуудлыг суураар нь бид нар бүгд ярих хэвээр хар тамхи мансууруулах ийм сэтгцэн нөлөөлөл бодис хэрэгэлдэггүй хэн бүхэн хэрэгэлдэггүй байгаа гэдэг ойлголтоос үл хамааран энэ бодисын талаар мэдэж үүний эрсдлийг маш сайн ойлгож ухамсарлах хэрэгтэй байна гэдгийг хэлмээр байна. Тэгээд зүгээр л одоо ингээд хар тамхи мансууруулах сэтгцэн нөлөөлөл бодисыг ингэж наймаалж байгаа зүгээр л жижиг дийлрүүдийн л хөнгөн асуудал дээр хүртэл олон улс живж байна. Гэтэл цаанаа энэ жижиг дийлрүүд нь барьдаг маш том худалдааны бизнесийн суурь бараг тусдаа нэгэн гүрэн болцсон, тусдаа нэг улс болцсон. Бидний занал хийж байна. Тэгэхээр энэ хар тамхи мансууруулахын сэтгцэн нөлөөт байдлын талаар үнэхээр том сэдв. Өнөөдөр зүгээр л UI-ны хэргийг л зөвхөн яри. Яагаад тэгэхээр энэ үнэхээр том сэдв болох гээд байгаа учраас бусдын зөвхөн үүнтэй холбоотой контент хий гэж бодож байна. Үнэхээр цаг зам маань байвал хийх зүйтэй сэдв байгаа. Тэгээд өнөөдрийн хувьд гэвэл амар их яриад ядарчлаа. Тэгээд сэдвээ ингээд зогсоомор санагдлаа л да. Тэгээ уул нь бол бэлдсэн сэдвийн үед бүр үнэхээр их зүйлүүд цаашаа болон үргэлжлэх ёстой байсан. Гэхдээ зүгээр л энэ UI-ны хэргийг ярихад амар их цаг зарцуулчлаа. Тэгээд уучлаарай. Бас л удаан ирсэн бол уучлаарай. Намайг ер нь жуда юм тавиад сонсч идэ хэнтэй байдаа гэдэг хүн сонсоох гэж бодож шин. Тэгээд би ч гэсэн хүнтэй хэнтэй юм ярихын хүсэл контент хийж байгаа. Тэгэхээр аль нэг нь яриад нэг нь сонсоод тийм тохирсон хүмүүс явандаа ингээд явах гэж бодож байна. За тийм байна. Тэгээд өнөөдрийн хувьд гэвэл нэг юм контент л яг нэг хэлэх гэсэн үг маань ч гэсэн төгсгөлтөө тэгээд яг санаагаараа гарсан баха гэж найдаж байна. Ер нь л мансууруулах юм сэтгцэн нөлөөд бодис хар тамхинаас авах зүйл юуч байхгүй. Хүний донтолтоор дамжуулан бизнес явж байгаа. Тэгээд энд нэгэнд орсон би нэрээ саяхан нэг автобусанд явж байгаа нэг үг харсан байхгүй. Тэгээд тэр үгийг хэлмээр санагдлаа. Автобусанд явж байсан чинь ингээд ийм самбар дээр ингээд нэг үг бичсэн байсан. Тэгээд тэрийг монголоор орчуулах юм бол хар тамхины ишглэл өөрөө төгсгөл байдаг гэсэн юм. Энэ яг үнэ. Хар тамхинд орно гэдэг нь өөрөө төгсгөл нэдэг. Авах зүйл нэгч байхгүй. Тэгээд энэ талаар маш олон контент үзэх хэрэгтэй. Маш олон хүмүүсийн яриаг сонсох хэрэгтэй. За яагаад хүмүүс бас ер нь альва зүйл донддог юм бэ гэдгийг сайн судлах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр яг энэ дондчдын талаар тусгайлан нэг бүр сэдв болгож богинохоо минутын бичлэг хий гэж би хувьдаа бодож байгаа учраас өнөөдрийн хувьд зөвхөн UI-ныхаа хэрэг дээр төвлөрч контент ярих нь зөвхтэй гэж бодсон учраас ингээд дуусгая. За тэгээд UI-ны хувьд гэх юм бол ирээдүйн маш одоогоор бүрхэг харагдаж байна. Яагаад тэгэхээр холбогдсон хэрэг нь энэ байна. Одоогоор явж байгаа бүтээлүүдийн хувьд ийм байна. Нийгмээс өгөх тэр эсрэг байр суурь нь бол маш өндөр байгаа. Тэгээний ялангуяа энэ хэргийг бол мансууруулахын сэтгцэн нөлөөт бодис хар тамхитай холбоотой хэрэг учраас хязгаарч нийгэмд бол энэ хэргийг сайшаалтаагаар хүлээж авч иргэн нийгэм хүлээж авахт нь дэмжиж үл болно гэдэг байр суурь бол зөвхөн байр суурь байгаа учраас бас хэрэг дээр нийгмээс өгөх нэлийн дарамт бас орж ирэх нь тодорхой. Түүний хувьд гэх юм бол өөр дээрээ маш их тулж ажиллах болно, маш сайн эргцүүлэх болно гэдэг байр суурийг өгсөн байгаа. За тэгээ муу зүйлээс хол байгаарай. Өөрөө өөрийгөө хайрлаарай.Ний ялангуяа мансууруулах юм сэтгцэн нөлөөт бодис хар тамхинаас хол байгаарай. Энэ бол бүр нэг мэдгээд л ороод ирдэг аимшиг зүйл гэдгийг анхаараарай. Энэ төрлийн контентуудыг үзэхгүй биш харин заавал үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд үзэх ёстой шүү. Маш сайн судлах ёстой шүү. Мэдэх ёстой шүү. Эрсдлийг нь ойлгох ёстой шүү. Тийг хэлье. За тэгээд баяртай. Нарийн контентээр уулзлаа баяртай. Тэгээд гоё комент үлдээгээрэй, лайк дараарай, subscribe дараарай. Баяртай. Модэрэ ирүүл байгаарай.